Эмбүк толилуулж байна. Сод ухаантай хүүхэд төрүүлдэг еврей хүмүүсийн жирэмслэлтийн арга. Зохиогч Хун Ёнжэ. Орчуулсан Оюун билгийн Бат Эрдэнэ. Өгүүлэгч Пүрэв Доржийн Од гэрэл. Нэгдүгээр хэсэг. Еврей хүмүүсээс суралцаарай. Хүүхдүүд байхгүй улс орон ирээдүггүй. Мексикийн кино найруулагч Альфонсо Куароны найруулсан Children of Men нэртэй кино байдаг. Энийг утгачлан орчуулбал хүн төрөлхтний хүүхдүүд гэсэн утгатай юм. Киноны агуулгыг авч үзвэл нэг өдөр дэлхийд даяар хүмүүс жирэмслэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Жирэмсэн байсан эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд нь зулбаж, хичнээн хичээсэн ч шинэ хүн энэ хорвоод мэдлэх боломжгүй болно. Ийхүү 30 гаруй жилийн хугацаа үргэлжилснээр хүмүүс цөхрөнгөө бардаг. Энд тэндгүй хүмүүс амиа хорлон хүн төрлөختний хувьд ирээдүйн итгэл найдвар гэх зүйл байхгүй болж эхэлдэг. Гэтэл нэг хар арьс эмэгтэй жирэмсэн болсныг хүмүүс мэдэн түүнийг аюулгүй төрүүлэхийн тулд бүгд хичээж байгаа тухай кинонд гардаг. Дээрх зүйлийг кино гэж бодож болохч иймэрхүү нөхцөл байдал хизээ нэгэн цагт болохыг үгүйсгэхийн аргагүй юм. Судалгаанаас харвал зарим улс орны хүн амын тоо 2030 он гэхэд хурдтайгаар багасах төлөвтэй харагдаж байгаа юм. Энэ нь хүн амын тоо багасах үе ирж байгаа гэсэн үг юм. Тэгвэл энэхүү өөрчлөлтийн учир шалтгаан юу вэ? Энэ бол хүмүүсийн төрөлтийн тоо багасч байгаа байдал юм. Төрөлт багасснаас маш олон асуудал үүсдэг. Нэгдүгээрт, урт хугацааны турш тухайн улсын хүн амын тоо багасдаг. Шинээр төрж байгаа хүүхдүүдийн тоо багасч, хүмүүсийн нас уртаснаар хөгшин нийгэм болж өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, нийгмийн чадвар буурна. Хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тоо цөөрч, хөдөлмөрийн бүтээмжийн хувь хэмжээ буурч, улс орны эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ буурна. Гуравдугаарт, хувь хүний амьдралын түвшин буурна. Ирээдүйн талаарх санаа зовлт нэмэгдэн, энэхүү санаа зовлтоос үүдэн төрөлт улам багасна. Тиймээс улс орны ирээдүйн төлөө төрөлтийн хувь хэмжээ багасж байгаа асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Гэрэлсэн хосууд багадаа 2 хүүхэд төрүүлээд байвал улсын хүн амын тоо томоохон өөрчлөлтгүй энгийн түвшинд явсаар байна. Зарим улс орныг жишээ татан авч үзвэл өнөөгийн нийгэмд төрөлтийн хувь хэмжээ өрх бүрт 1.4 хүндэж хүрэхгүй байна. Энэ нь Америкийн нэгдсэн улс, Франц зэрэг хөгжингүй орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Тэгвэл ганцхан зууны дотор яагаад төрөлтийн хувь хэмжээ нь ийм их хэмжээгээр багассан юм бол? Үүний хамгийн гол учир шалтгааныг нийгмийн болон хувь хүний гэр бүлийн асуудал гэж томоор 2 хувааж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Нийгмийн хүрээнд нэн тэрүүнд хүүхэд асрах асуудал хамгийн бэрхшээлтэй байна. Өнөө хүртэл ихэнх хүмүүс хүүхдээ гэр бүлдээ хариуцах хэрэгтэй гэсэн хувь хүний хүрээллээр ойлгосоор ирсэн. Гэвч өнөөгийн нийгмийн аж үйлдвэрлэл, өсрөнгүй хөгжлөөс шалтгаалan эмэгтэй хүний нийгмийн оролцоо нэмэгдэн, эмэгтэй хүн хүүхдээ асарч харах үзэгдэл бага багаар алга болсоор байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэе гэвэл хүүхэд асарч харах асуудлыг хувь хүний хүрээллээс нийгмийн хүрээлэл рүү оруулан нийтийн тогтолцоогоор хариуцах хэрэгтэй. Хувь хүний хүрээлэлд гэрлэлт болон төрөлт нь цаг хугацаа өнгөрөх тусам оройтож байгаа нь асуудал болоод байна. Судалгаанаас харвал өнөөгийн нийгэмд дундаж гэрлэлтийн нас эрэгтэй хүний хувьд 32, эмэгтэй хүний хувьд 30-аас дээш байгаа юм. Гэрлэлт оройтвол төрөлтөч гэсэн оройтох нь мэдээж. Мөн гэрэлсний дараа ч эмэгтэй хүн нийгэм, гэр бүл, эдийн засгийн асуудал гэсээр төрөх хугацаагаа хойшлуулдаг тохиолдол олон байдаг. Ийхүү төрөлт оройтвол эцэст нь хижээл насандаа хүүхэд гаргах тохиолдол нэмэгдэн, зарим үед хүүхэдтэй болохыг хүссэн ч хүүхэдтэй болж чадахгүй байх тохиолдол их байна. Мөн байгаль орчны асуудал, стресс ядаргаа нэмэгдснээр эрэгтэй хүний эр билгийн эсийн тоо хурдастай багасч, эсийн гажигч нэмэгдэж байна. Эмэгтэй хүний хувьд дааврын тэнцвэргүй байдлаас шалтгаалan эм билгийн эс ялгаруулахдаа асуудал үүсэн жирэмсэлж чадахгүй байх тохиолдол газар авсаар байна. Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалan эрэгтэй эмэгтэй хоёр бэлгийн харьцаанд хэвийн орсон ч жирэмслэхгүй байх юм уу? Жирэмслэх хүртлээр маш их хугацааг зарцуулж байгаа юм.
Бүр цаашлаад жирэмсэн болсны дараач үр зулбах эрсдэл өндөр болж байгаа бөгөөд бага жинтэй, ургийн гажигтай хүүхэд төрөх магадлал нэмэгдсээр байна. Өнөө үе бол хүссэн үедээ хүүхэдтэй болж чадхаар орчин биш бөгөөд жирэмсэн болсон ч ухаантай, эрүүл сарвал үр хүүхэдтэй болох баталгаа алга байна. Ийм нөхцөл байдалд эхнэр нөхөр хоёрт хамгийн шаардлагатай зүйл юу вэ? Энэ бол төлөвлөгөөт жирэмслэлт юм. Ихэнх хүмүүсийн алдаа бол жирэмсэн болсныхаа дараа жирэмслэлт төрөлтийн талаар анхаарал хандуулж эхэлдэг бөгөөд энэ бол үнэхээр буруу хандлага юм. Энэ хорвоо ертөнцийн хамгийн гайхалтай зүйл буюу шинэ амьдралыг бий болгох гэж байж ямар ч бэлтгэлгүй хүүхэдтэй болж төрнө гэдэг бол маш том буруу зүйл. Төлөвлөгөөт жирэмслэлтийн чухлыг аль эртнээс мэдэн хэрэгжүүлсээр ирсэн үндэстэн байдаг. Энэ бол дэлхий дээр хамгийн оюун ухаан сайтай гэсэн үнэлгээ авсаар ирсэн еврей үндэстэн юм. Еврей хүмүүс эцэг их болохын өмнө урьдчилан эцэг эхийн үүрэг хандлагын талаар суралцсан, жирэмсний өмнөх боловсрал олгох эцэг эхийн сургалтанд сурч, туршлагатай эцэг эхчүүдтэй уулзаж ярилцсан туршлага хоримтлуулдаг. Эрүүл чирэг бие махбодтой ухаантай хүүхэд төрүүлнэ гэдэг бүх эцэг эхийн хүсэл бөгөөд эдгээр хүүхдүүд нь тухайн улс орны ирээдүй итгэл найдвар юм. Тиймээс нийгмийг бүрдүүлэгч бүх бүрэлдэхүүн хүүхэд асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх, боловсрал олгох асуудалд анхаарал хандуулан хамтдаа нэг сэтгэлээр зүтгэх хэрэгтэй. Үүний хамт дэд бүтцийн асуудал, дэмжлэг туслалцааг улсаас шийдэж өгвөл хүмүүсийн төрөлтийн хэмжээ нэмэгдэнэ. Өнөө үе бол эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог багасгаж буцаахын аргагүй болсон цаг үе бөгөөд үүнээс шалтгаалсан оройтож гэрлэх, оройтож төрөх үзэгдлийг нэн түрүүнд таслан зогсоох хэрэгтэй. Хэцүү боловч заавал шийдвэрлэх хэрэгтэй асуудал учраас дэлхийн нийтээрээ анхаарал хандуулж байгаа олон зуун суут хүмүүсийг төрүүлэн гаргасан еврей үндэстний талаар судалж үзцгээе. Еврей хүмүүсээс суралцаарай. Дэлхий даяар нэр алдартай болж, эд хөрөнгийг хоримтлуулж гайхалтай амжилтанд хүрч чадсан еврей хүмүүсийн амжилтын талаар хүмүүс сайн мэддэг. Еврей хүмүүс дэлхийн ертөнцийг удирдан чиглүүлдэг гэсэн үгэнд санал нийлхүйцээр, еврей хүмүүс улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг гол салбаруудад томоохон амжилт гарган дэлхийн ертөнцийг удирдан чиглүүлж байна. Энэ нь еврей хүмүүс бусад үндэстэнтэй харьцуулахад анхнаасаа гайхалтай чадвартай төрдөг учраас юм. Америкийн нэгдсэн улсын зүүн хойд хэсэгт Ivy League гэж нэрлэгддэг нэр алдартай их сургуулиуд байдаг. Эдгээр сургуулиуд дундаас хамгийн шилдэг боловсон хүчнүүдийг цуглуулж чадсан сургууль бол Харвардын их сургууль юм. Нэг гайхалтай зүйл гэвэл 20,000 орчим оюутан Харвардад суралцаж байгаа бөгөөд эдгээр оюутнуудын 30 орчим хувь нь бүгд еврей гаралтай байдаг. Еврей оюутнууд Хэлил нэртэй еврей оюутнуудын уулзалтыг зохион байгуулж, бие биедээ тусалж дэмжин амьдардаг. Үүгээр зогсохгүй Ivy League дэх их сургуулийн багш нарын 40 орчим хувь нь еврей хүмүүс байдаг. Ийхүү еврей хүмүүсийн амжилт нь зөвхөн боловсролын байгууллагаар хязгаарлагдахгүй юм. Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн Fortune сэтгүүл гарсан мэдээллээс харвал 100 томоохон компани удирдагчдын 30 орчим хувь нь еврей хүмүүс байгаа. Дэлхийн нийт хүн амд еврей хүмүүсийн эзлэх хувь хэмжээ 1.3% ч хүрдэггүй. Ингээд үзвэл маш цөөн хүн амтай. Гэвч дэлхий дээрх олон зуун үндэстнээс гайхалтай чадварлаг хүмүүсийг хамгийн олноор төрүүлэн гаргадаг үндэстэн бол яахаргагүй еврей үндэстэн бөгөөд тэдний боловсон хүчнээ бэлтгэх чадварыг төсөөлхийн аргагүй юм. Хүн төрлөختний түүхэнд хамгийн том уул мөрийг үлдээсэн хүмүүс дунд еврей хүмүүс маш олон байдаг. Альберт Эйнштейн бол харьцангуй онолыг үндэслэн физикийн ухааны эрдэмтэн юм. Тэрээр 8 нас хүртлээр бусад хүүхдүүдтэй харьцуулахад оюун санааны хувьд хоцорч байсан юм. Хүүхэд байхдаа өсөлт нь орой явагдсан учраас түүний эцэг эх болон багш нар нь хожмын нэг өдөр физикийн шинжлэх ухааны агуу суутан болно гэж зүүдлээчгүй байх. Харин еврей хүмүүсийн боловсрал олгох арга барил Эйнштейнийг суут хүн болгож өөрчилсөн юм. Эйнштейнд түүнд итгэж эцсийн хүртэл явуулахыг хүсч тэмүүлдэг шантрахыг мэддэггүй сайн ээж байсан юм. Америкийн нэгдсэн улсын кино найруулагч Стивен Спилберг ч гэсэн дэлхий дахинд танигдсан агуу хүн юм. Тэрээр Калифорни их сургуульд 20 настай суралцж байхаасаа эхлэн өвөрмөц кино найруулан бүтээж хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Close Encounters, E.T.,
Jurassic Park зэрэг түүний гайхалтай төсөөлөн бодох чадвараар бий болсон кинонууд хүмүүст маш их таалагдсан. Эндээс нэг анхаарах зүйл бол тэрээр нэгэн хэвийн байдлаар найруулсаар ирсэн кино найруулагчдын боджиж байгаагүй сэдэв болон аргыг ашигласан ба өөрийнх нь өвөрмөц арга барил түүнийг амжилтанд хүргэсэн юм. Дээр дурдсан хоёр хүнээс гадна хүн төрөлхтний түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн еврей хүмүүс маш их. Өнөөгийн санхүүгийн аж үйлдвэрлэлийг цогцлон бий болгосон Ротшильд, инэдмийн жүжигчин Чарли Чаплин, зохион бүтээгч Томас Эдисон, сэтгэл зүйч Фройд, шүлэгч Хайна, зураач Чагл, хөгжмийн зохиолч Мендельс Жон. Эдгээр нэр алдартай хүмүүс бүгд еврей хүмүүс юм. Еврей хүмүүсийн түүхийг товчхондоо зовлон бэрхшээлийн түүх гэж нэрлэж болно. Тэд эрт үеэс эхлэн байнгын хавчлаг, дарамт боолчлолд амьдарсаар ирсэн бөгөөд колон, үе олноор устгуулах зэрэг хүнд хэцүүх туулсан түүх нь бүхэлдээ зовлон бэрхшээл байдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараа Израиль улс тусгаар тогтнох хүртэл өөрийн гэсэн газар нутаг улсгүй дэлхийд даяар хэрэн тэнүүчилж байсан еврей хүмүүсийн өнөөгийн энэ том амжилт юу вэ? Үүний хариултыг еврей хүмүүсийн боловсрол, соёлын үндэс болсон Талмуд ном болон эхнэр нөхрийн харилцааны талаарх еврей хүмүүсийн нийта жирэмслэх аргаас мэдэж болно. Дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй еврей хүмүүсийн боловсролын арга барил Талмуд ном. Талмуд нь еврей хүмүүсийн оюун санаа, шашны удирдагч багш нараар удаан цаг хугацааны турш бичигдсээр ирсэн ном юм. Нийт 20 цоврал 12,000 орчим нүүртэй. Энэ номонд еврей үндэстний түүх, хүн, оюун ухаан, ёс зүй, шашин уламжлал, хууль журам, соёл, ангаах ухаан, шинжлэх ухаан, энгийн өдөр тутмын амьдралын талаар олон янзын хэм хэмжээнүүдийн талаар бичсэн байдаг. Еврей үндэстэн өөрсдийн 5,000 жилийн түүхтэй оюун ухаанаа нэгтгэсэн энэхүү Талмуд номыг бүхий л амьдралынхаа турш уншиж, амьдралдаа хэрэгжүүлж сахисаар ирсэн. Еврей хүмүүст Талмуд номонд бичсэн сахилга бат уламжлал, ухаан маш сайн төлөвшсөн байдаг. Бодит байдал дээр еврей хүмүүс хуулиа даган амьдарч, хуулиа даган өөхөх хэмжээгээр өдөр тутмын амьдралдаа энэхүү дүрм, ёс зүйг сахиж чаддаг. Өнөөдөр ч гэсэн дэлхийн хаанч амьдарч байсан хамаагүй еврей хүмүүс Талмуд номонд бичсэн еврей үндэстний боловсрал, уламжлалыг амьдралдаа хэрэгжүүлсээр байгаа юм. Ийхүү еврей хүмүүсийн хувьд Талмуд номыг бүхий л амьдралынхаа турш олон дахин давтан уншиж, тунгаан боддог бөгөөд цаг үе, нийгэм солигдсон ч тэдний энэ байдал өөрчлөгддөггүй. Тэгвэл энэхүү Талмуд номонд онцолж байгаа еврей хүмүүсийн боловсролын арга барил юу вэ? Талмуд номны боловсролын гол цөмийг нэг үгээр хэлбэл асуулт хариулт хэлбэрийн харилцан яриа гэж хэлж болно. Үнэн дээр Талмуд ном нь бодит үнэн дүгнэлтийг бичсэн ном огтхонч биш юм. Асуулт хариултын хэлбэрээр бичигдсэн Талмуд номонд алдартай багш сурган хүмүүжүүлэгч нар альва нэг зүйлийн талаар хоорондоо хэлэлцэж мэтгэлцсэн байдлаар бичигдсэн ном бөгөөд яг тодорхой нэг хариултыг хэлэлгүй, нөгөө талынхаа дэвшүүлсэн саналыг эсэргүүцэн харилцан мэтгэлцэж байгаа байдлаар бичигдсэн ном юм. Еврей хүмүүсийн маш ширүүн маргалдаж мэтгэлцэж байгаа дүр төрхийг харвал хүмүүс хэрэлдэж маргалдаж байна гэж андуурч магадгүй. Зарим үед бүр гараараа ширээ цохин босч ирж маргалдан нөгөө талдаа бууж өгөхгүй тулд чин сэтгэлээсээ тухайн өгөгдсөн асуудлаар маргалдаж мэтгэлцдэг. Тиймээс Талмуд номоос суралцж байгаа гэр бүлийн тухайд нэлээд чимээ шуугиантай байдаг гэж хэлэхэд болно. Юунаас илүү еврей хүмүүсийн боловсролын гол газар бол гэрн бөгөөд боловсролын асуудлыг хариуцдаг гол хүмүүс бол эцэг эх юм. Эцэг эхийнхээ хамт гэртээ Талмуд номоо уншин боловсрол эзэмшин өсч ториндог учраас дэлхийн олон улс оронд тархан амьдарч байгаа ч еврей хүмүүсийн үр хүүхдүүд гайхалтай амжилтыг бий болгодог. Еврей гэр бүлд эцэг эх нь хүүхдийнхээ асууж байгаа зүйлд чин сэтгэлээсээ хариулж, хариултыг олохгүй бол хүүхэдтэйгээ хамтдаа ярилцдаг. Суу тухаантнуудыг бий болгож буй еврей хүмүүсийн нийта төлөвлөгөөт жирэмслэлтийн арга. Еврей хүмүүст гэрлэлт гэдэг төрөх, үхөхтэй адилхан чухал зүйл юм. Еврей хүмүүсийн хормын арга хэмжээ ихэвчлэн 1-7 хоног, зарим үед уртдаа 2-7 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Эхнэр нөхөргүй еврей хүн аз жаргалгүй, Бурхны хайр ивэлийг авч чадаагүй, сайн үйлсч хийж чадаагүй гэж үздэг.
Еврей үндэстний гэрлэлтийн талаарх хууль дүрмэнд 17-наас хүрсэн бол гэрлэхийг зөвшөөрдөг бөгөөд бэлгийн харьцаанд тодорхой ёс журмын дагуу ордог. Еврей хүмүүст гэрлэлтийн хамгийн том зорилго бол олон хүүхэд төрүүлж сайн сайхан амьдрах гэсэн Бурхны тушаалыг биелүүлэх юм. Еврей хүмүүс хэдэн мянган жилийн турш уламжлалт боловсролынхаа арга барилыг алдалгүй явсаар Нобелийн шагналын ихэнхийг авч түүхэнд нэр алдраа мөнхөлсөн олон хүмүүсийг гаргасаар ирсэн тул нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол шинжлэх ухааны соёлын байгууллагаас тэдний боловсролын арга барилд анхаарлаа хандуулан судалж эхэлсэн ба еврей хүмүүсийн ур чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг зүйл нь тэдний хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх арга барил, тэр дундаа еврей эцэг эхчүүдийн нийта жирэмслэлтийн арга барил юм гэж мэдэгдсэн байна. Нийта гэдэг үгийг орчуулбал сарын тэмдэг гэсэн еврей үг бөгөөд нийта тушаал нь Талмуд номонд бичигдэн эцдэр үеэс өвлөгдөн ирсэн еврей эхнэр нөхөр хоорондын харилцааны тушаал юм. Боддоор хийсэн 36 жилийн судалгааны үр дүнгээс харвал нийта нь эрүүл хүчтэй эм бэлгийн эс хоорондоо нийлж үр хөврөл явагдсанаар эрүүл саруул бие махбод оюун ухаантай хүүхэд төрдөг болох шинжлэх ухааны үндэслэл бүхий цаг хугацааны жирэмслэлтийн арга барил юм. Нэгүгээр хэлбэл эхнэр нөхрийн хоорондын зуршил харилцаа ухаантай эрүүл саруул хүүхэд төрүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг гэсэн үг юм. Еврей хүмүүс энэхүү жирэмслэлтийн арга барилаа хэн нэгэнд хүчээр тулахадгүй. Гэвч ухаантай эрүүл саруул бие махбодтой хүүхэд төрүүлэхийн тулд хүмүүс сайн дураараа энэхүү аргыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.